Ердөө ганц минут сонсоод үзээрэй. Монголд байсан одоо байхгүй зүйлс. Нэгдүгээр зургатын хөтөлбөрийн сонин. Зургатын хөтөлбөрийн сонин нь 7 хоног бүр шинээр хэвлэгддэг байсан бөгөөд энэ сонин дээр тухайн 7 хоногт зургатаар гарах зүйлсийг цаг болон юу гарахыг бичдэг байсан. Мөн янз бүрийн сонин мэдээлэл, үгийн сүлжээ, оногоо зэрэгтэй байсан. Хоёрдугаар диско бичээ. Энэ амттан диско бичээ гэдэг байсан бөгөөд дэлгүүрийн хамгийн амттай зүйлсийн нэг байсан. Өөрөө шиг хоёр талаараа бичээтэй дундаа шоколадтай бөгөөд зөвхөн шоколадаарч зогсохгүй янз бүрийн амттай байсан. 3-дугаар тасалбар тасалдаг кондуктор. Автобусын суугатаа хүмүүс зорчих тасалбар авдаг байсан бөгөөд уг тасалбар нь 50, 100, 200, 300, 400, 500 гэх зэрэг үнэтэй байсан. Тасалбар тасалдаг кондуктор нь тасалбар авсан хүмүүсийг автобусанд суулгадаг байсан бөгөөд тасалбаргүй бол мэдээж бай. Тухайн үеийн хүн болгонд л кондуктортой хэрэлдэж эсвэл кондукторын хэрүүлэг харж байсан дурсамж байдаг. Мөн ихэнх жоохон хүүхдүүд жолооч болон кондукторыг эхнэр нөхөр гэж боддог байсан.